Арамт хөргийн эрхэм үзэгчтэй UBS телевиз энэ 7 хоногийн нүүр тусын ярилцлагын шинэ дугаар үзэгч та бүхний хүртэл олох гэж байна. Манай өнөөдрийн зочноор Монголын нотариусийн танхимын ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Баян Жаргал өнөөдрийн минь зочин байгаа. Танд орой минь төргий. За орой минь төргий. Тэгэхээр жил бүрийн 10 дугаар сарын 16-ны энэ өдөр бол Монгол улсуудаас нотариатын байгууллага үүсч өгсөний түүхэн өдөр байдаг. За энэ жил их онцлогтой 99 жилийн ой тохиож байгаа. Тэгэхээр Монголын нотариатын байгууллага гэдэг бол үнэхээр эх жил бас 100 жилийнхээ ойтой залгана. Тэгэхээр энэ одоо үйл ажиллагаа бол нөгөө Монгол улсын хөгжилтэй ингээд мөр зэрэгцээ ингээд өдий хүртэл явжээ гэдгийг бол бас 99 жил бас судалж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өдөр одоо энэ жил ямар одоо онцлогтой тэмдэглэж байна. Өнөөдөр бас түүхэн өдөр болж байна шүү дээ. За, юуны өмнө телевиз үзэж байгаа эрхэм үзэгчтэй энэ орой мэндийг хүргэе. За, 1925 оны 10 дугаар сарын 16-ны өдөр засгийн газрын хуралдаанаар шүүх явдлын яамны дүрмийг баталж исэн байгаа. За, тэрэн дотор гэргээ зэргийг гэрчлэг хэргийн эрхлэх салаа нэртэйгээр нотариатын байгууллагын бүтцийг анх удаа бий болгосон. За, түүнээс хойш өдгөө 99 жилийн ой бас тохиож байна. 99 жил өнгөрсөн байна. За тэгэхээр өнөөдөр энэ баярын өдөр тохиолдуулаад бид иргэдэд нэгдүгээр хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, за үйл ажиллагаагаа олон нийтэд сурчлан таниулах, ялангуяа одоо нотариатын үйлдлийн хууль зүйн ач холбогдлыг олон нийтэд хүргэх чиглэлээр бас ажиллаж байна. За нөгөө талаас одоо энэ ойн баярыг тохиолдуулан танхимын нэрэмж дотоодын одоо спортын тэмцээний 2 өдөр зохион байгуулж гишүүд маань 2 өдөр хамтдаа байж одоо баяраа сайхан тэмдэглэлээ. Энэ бас нөгөө нотариатын үйл ажиллагааг бол бас олон нийт одоо мэдээж иргэдэл үйлчлүүлдэг учраас одоо сайн муу олон зүйлийг ярьж идэг. За тэгээд энэ бол олон үүргийг гүйцэтгэж яадаг гэдэг. Сүүлд одоо 3 жилийн өмнө тантай бас ярилцаж байсан. Тэгэхэд бол бас цахимжуулах, за одоо гадаадад амьдарч байгаа хүмүүс илүү одоо ойр дэт үйлчлэгээ авах гэдэг юм уу асуудлуудад ярьсан. За сүүлийн үед одоо нотариатын байгууллага, за технологи, одоо цахимжих энэ тал дээр ямар ажиллаад гэж. За манай нотариатын байгууллага үйл ажиллагаа одоо төрийн үйл ажиллагаатай бас уялдаж хамт хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл одоо төрийн ухаалаг буюу одоо цахим засаг хэрэг хөгжиж байна. Түүнтэй адилхан манай нотариатын цахим системчудаа бас тэгж хөгжиж байна. За тухайлбал бид одоо өнгөрсөн хугацаанд хэлийн чандад ажиллаж байгаа Монгол Улсын элчин сайдын яам болон консулын газар ажиллаж байгаа нотариатын үүрэг гүйцэтгэгч нарын үйл ажиллагааг бол одоо цахимжуулсан байна. За эдгээр одоо албан тушаалын цахимжгаа нэгдүгээр үйл ажиллагаагаа явуулахад хэлбэр төхөм, хоёрдугаар иргэдэд ч гэсэн ойлгомжтой, шаардлагатай мэдээлэл авах болцоос бүрдэж байна. За дээр нь одоо урд нь яадаг гэсэн гэхээр хэлийн чандад үйлдсэн бичвэрэмтэг бол одоо DHL юм уу эсвэл заавал онгоцоор одоо нааш нь явуулах, эсвэл одоо зөвхөн консулын газраас очиж авдаг байсан бол бид одоо тухайн гадаад улсад үйлдсэн бичвэрэмтийн QR кодыг одоо Монгол улс руу явуулах юм бол нөгөө бичвэрийг авах шаардлагатай этгээд нь өөрийн аль ойрхон байгаа байрлах нотариатд очиж үзүүлээд тухайн QR кодоор нь шүүлгээд авах болцоогоос бүрдүүлсэн. Тэгэхээр энэ нөгөө иргэдийн цаг завыг хэмнэх, ажлын ачааллыг бууруулах, зардал хэмнэх гэх юм олон талын бас давуу талтай болсон байна. За дээр нь дахиад бид нар e-Mongolia гэж одоо систем нэгдсэн. За ийм CIS нэгдсэн байна. За e-Mongolia систем одоо хөгжөөд Монгол улсад одоо 4 жил явуулж байна. Одоо ингээд удахгүй бас 4 жилийн баяр болох бах. За энд одоо нотариатын байгууллагын буюу одоо нотариатчин гэрчсэн үйлдэл одоо орсон маш том ач холбогдолтой болсон. Урд өмнө бид нар яадаг гэсэн гэхээр жишээ нэг жишээ яриа л да нөгөө бид нар чи машин авахараа даа хүрээ зах дээр очиж машин авдаг. За магадгүй даа хүрээ зах дээр очиод нотариатаар худлуул авах гэрээ гэрчлүүлээд машин аваад унтсан. 1-2 жилийн дараа нөгөө татрын өнгөлтөнд ордог юм уу, татрын тайлан гаргадаг юм уу, гэрээ дахиад одоо хэрэг болдог. За энэ тохиолдолд бид нар яадаг гэсэн нөгөө гэрээ илгэсэн газар руу заавал очиж авах юм шаардлагатай байсан. Одоо e-Mongolia системд одоо таны гэрчлүүлсэн үйлдэл орсноор та өөрийнхөө байгаа газараас гар утаснаас шууд нэвтрээд тухайн гэрчлүүлжсэн үйлдэл авах болцоо бүрдэж байгаа. Хувь хүн бүрийн архив үүсэж байна. Хувь хүн бүрийн одоо нотариатын хийлгэсэн үйлдлийн архив үүсэж байгаа. Тэгэхээр энэ нь одоо нөгөө нотариатын үйлчлэгийг иргэдэд илүү ойртуулж байгаа энэ чиглэлээс одоо томоохон алхам гэж бодож байгаа. За энэ бол одоо бусад улс орнд тус жишг болох юм сайн туршлага болж ингэж бас хөгжиж байна. За дээр нь одоо бид бас эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, хууль этгээдийн бүртгэлийн газарт иргэдийн хүсэлтээр түүний материалыг одоо зуучлан бүртгүүлэх ажиллагааг бас эхлэхээр ингээд бэлтгэл ажил одоо хангалттай тавьж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр яаж юм гэхээр банкн дээр очиж гэрээг аваад нотариатаар гэрчлүүлээд өөрөө усан бүртгэл авчиж өгөөд усан бүртгэлийн байгууллага бүртгэсэн дараа буцаж очиж авдаг одоо ийм шатраалтай одоо үйлчлүүлдэг байгаа. Тэгэхээр бид нэр одоо зуршлагын үйл ажиллагаа хэрэгснээр тухайн иргэн бол нотариатаар гэрчлүүлснээр одоо юу гэдэг буцаад одоо заавал усан бүртгэл очиж өгөх
буцааж авах шаардлагагүй гэсэн. Өмнөөс нь одоо натриатч одоо бүртгүүлээд буцаага авах ийм болцоо мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө иргэдийн одоо нэг улсын мөрөлд очиод буцааж авах нь хоёр талын одоо энэ явдал чирэгдэл цаг хугацааг одоо хэмнэх ийм олон талын ач холбогдолтой байгаа. Одоо наацх нөгөө зам хөлгийн ачаал төрөлөө бас хэрэг нөлөө үзүүлдэг гэж харж байна. Сая та яг жишээ ярьлаа л да. Тэгэд ер нь надад ч гэсэн тохиолж байсан хэдэн жилийн өмнө нэг натратор одоо үйлчлүүлээд тэр архиваа хуулж хайлах гэсэн юм аа гэд нөгөө натратор очоод тэр өмнөх архивыг ухаад тэгээд надад бас цаг зав нөгөө натратчтай бас цаг зав гэд маш их зүйл одоо ухаж тэндээс гаргаж ирнэ гэдэг юм асуудал. Тэгэхээр энэ зүйл бол бас ард тоцорч хувь хүний мэдээлэл бол Монголиад ингээд ороод үйлчлүүлсэн бүхэн нь бол ороод явж байгаа гэж ойлгож байна л дээ. Тийм тэгж ойлгож болно. За бас нэг зүйл бол гадаадад амьдарч байгаа иргэд манаас натратын үйлчилгээ авах зайлшгүй шаардлага ер нь маш гардаг л та. Тэгээд тэр хүмүүс маань одоо илүү тус төхөмтэй болсон, илүү хялбар болсон гэж байгаа. Тэгэхээр гадаадад одоо амьдарч байгаа иргэд манаас консулын газраар дамжуулаад натратын үйлчилгээ авдаг байсан. За нөгөөхөө Монголд бол бас хүлээж авах гээл асуудлууд үүсдэг байсан шүү дээ. Энэ дээрээс дэвшил гарсан гэсэн. За энэ дээр бол нөгөө дэвшил гарсан. Өөрөөр хэлбэл нөгөө элчин сайдын яамн дээр очиж хэлгэсэн тухайн үйлдэл хийлгэхэд хийж байгаа үйлдэл дээр одоо QR код гарч байгаа. Тэр QR кодныхоо зургийг аваад одоо Монгол руу явуулах юм бол тэр даруй тухайн итгэмжлэлийг одоо Монголд одоо аль нэгэн байралд байгаа натратчаас хэвлэдэх болцоо бүрдчихэж байгаа. Тэгэхээр нөгөө явдал чирэгдэл гэдэг юм уу те цаг хугацааны хувьд одоо хүлээж авахын асуудал үндсэндээ ард орхигдож байгаа. За энэ мэдээлэл зөвхөн одоо натратчаас хагасаад ийм Монгол системд одоо бас орно. Тэгэхээр ийм Монгол системээр дамжуулаад авах болцоо бас бүрдэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө иргэдэд натратын үйлчилгээ ойртож байна л гэсэн үг. Тий. За натратын одоо үйл ажиллагааг бол хүмүүс олон зараас ярьдаг байсан. Харцангуй сүүлийн үед бол бас үнэхээр энэ бол бас бидэнд одоо төрийн үүргийг гүйцэтгээд эднэрт бол бас олон эрсдлээс хамгаалж байна гэдэг үднэс бол харцангуй бол бас арай өөрөөр ханддаг болсон байна. Гэхдээ ер нь бол та бас мэргэжлийн хүний хувьд бол тайлбарлахад натрат гэдэг үйлчлэгээ маань заавал байх ёстой юу? Энэ дээр одоо таны өмнөөс юу үүрэг гүйцэтгээд байна? Эрсдэл гарахад яах вэ гэдэг дээр та бас нэг тайлбарыг өгөөч. Иргэдэд бас илүү мэдээлэл. За тэгээ. За энд одоо ойлголтоос өмнө жишээ яриа л да. Тэгэхээр нөгөө хүн төрөлхтөн бол хөгжлийн явц тодорхой зүйлийг халаад илүү одоо босронгоолох юм а босронгоолгоод ингээд аваад яваад идэг. Тэгэхээр нэг жишээ хэлэх үсгэж чинь нөгөө пенцлин гэж юм бидний баг байхад одоо бас байдаг байсан. Халуурлаа, хоолоо өвдлөө, ханаа төрлөө пенцлин тариулаад одоо нам идэгдэг. Пенцлин анх гарсан үедээ 30-40 сая хүний амийг аварч ирсэн тийм шидтэй юм байсан. Гэтэл өнөөдөр пенцлин гэж юм өнөөдөр бас байхгүй болсон. Тэрнээс илүү одоо хүний биед эерэг юм уу илүү үр дүнтэй юмнууд одоо гараад хэрэглээ явцсан. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд нэхэр хүн төрөлхтөн бол хөгжлийн явцад шаардлагатай зүйлийг авч үзээд шаардлагагүй зүйлийг халаад илүү одоо босронгой зүйлийг аваа явуулах. Тэгтэл одоо натратын байгууллага манай эртний одоо 7-8 дугаар зуунаас одоо үүсээд өнөөдөр хүртэл байж гин гэсэн. Тэгэхээр одоо яагаад хүн төрөлхтөн энийг одоо хүртэл хадгалаад аваад явж байгаа нэхэр хүний амьдралд одоо чухал ач холбогдолтой учраас одоо өнөөдөр хүрсэн байна гэж одоо энгийн үгээр одоо тайлбарлаж хэлэхэд ийм гэж одоо бас ойлголт өгмөр байна. За хоёрдугаар мэргэжлийн талаас гэвэл иргэн хүн болгонд одоо хууль зүйн зөвлөгөө мэдээлэл төр өгөх болцоо байхгүй. Тэгэхээр төр бол иргэдийнхээ хууль зүйн баталгаар хангах чиглэлээр хуулийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг. За энэ дотор иргэдэд хамгийн ойр одоо үйлчлдэг, дээр нь эрх зүйн зөвлөх үндсэн чиглэлтэй субъект бол өөрөө натратч байна. Тэгэхээр натратын хуулинд юу гэж заасан гэхээр эд хөрөнгөн болон эд хөрөнгөн бус түүнтэй холбоотой харилцаанд оролцож байгаа этгээдүүдэд эрх зүйн зөвлөгөөх үндсэн чиглэлийг хэрэгжүүлнэ гэдэг нь натратч хуучлагдсан. Тэгэхээр тухайн хүн одоо дотроо ингээд тодорхой хэмжээний хилцэл юм уу 8 бодсон бас байж болно. Тэрийг одоо хийнэ гэдэг. Тэгтэл тэнтэй холбоотой тухайн хилцэлд оролцох таны эрх, үүрэг, хариуцлага, тухайн хилцээс гарах эрх зүйн үр дагавар, ер нь таны бодсон тэр зүйл чинь хуульд нийцэж гэнэ үү гэдэг энэ талаар одоо зөвлөгөө өгч. Тэгэхээр тухайн хүн тухайн зөвлөгөө мэдээлэлийг сонсоод тухайн хилцлийг хийхээс бас татгалзаж бас болно гэсэн. Өөрөөр хэлбэл би буруу ботсон байна ч гэдэг юм. Эсвэл би дахиад одоо бодох шаардлагатай ч юм уу тийм ээ. Тэгэхээр нөгөө хүн бол баялагийг ингээд насаар хөлөмжил олж байгаа. Жишээлбэл одоо 15-20 жилийн хугацаанд ипотекийн зээл авч иж бид нар 20 жилийн дараа л одоо нэг өөр хоёр өөр орон сууцтай болж байгаа. Тэгэхээр хүн тэгж одоо олон жил хөлөмжсөн тэр хөрөнгөө захиран зарцуулахдаа нэг шөнийн одоо бодсон бодолтой юм уу нэг одоо авсан мэдээлэл үндэслээд шууд захиран зарцуулж бас болохгүй байхгүй юу. Тэгэхээр тэр одоо хилцэл хийх гээд ирж байгаа тохиолдолд та ийм их үүрэгтэй танд ийм үр дагавар үүсгэх ёстой. Та нэг бодож үзээч чи гэдэг ийм сигналыг бол одоо натратч өгч гисэн. Тэгэхээр тэр хүн бодож үзээд за миний хувьд одоо ботсон бодол маань зөв байна гэвэл хийн. А буруу байсан бол
Гэхдээ би ийм байдлаар одоо хиймээр байна гэх юм бол тухайн хүний хүсэл зоригийг хуульд нийцүүлээд хууль зүйн дагуу болгоод хийж ингэж ажиллаж байгаа юм бол одоо натритж байгаа. Тэгэхээр энэ ач холбогдлоороо өнөөдөр хүртэл одоо натриж орсон тогтнож байна. Дэлхийн 100 гаруй улсад яг өнөөдөр Монголд үйлчилж байгаа натритын систем үйлчилж байна. Жижиг нэг энгийн нэг жишээг тайлбарласан. Би орон сууц хөлсөлсөн юм аа. Гэхдээ ингээд давхар асуудал үүсчлээ. Нэг барьж авах юмд бит хоёр хамтдаа натрат төрчөөд ингээд гэрээ хийсэн. Энэ л одоо барьж авах юм маань байна гэдээ явжсэн жирийн иргэнтэй урьдчилаас. Энэ бол яг сонсоход бол жижиг юм шиг хэрнээ цаанаа бол яг маш том үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Тэгэд барьж авах ганц зүйл л байсан байна шүү дээ. Тийм тэглэг яг энэ ч нөгөө заавал одоо натратаар гэрчлүүлээрэ гэж одоо хуйшлаагүй маш олон үйл байдаг. Гэхдээ одоо иргэд бас нэг үе ботход нөгөө нийгэмд одоо сөрөг үйлдэл одоо гараад байдаг учраас тэрнээс урьдчилан сэргийгц болгоор өөрсдөө хүсэж жишээлбэл натар төрөх батлуулж байна л да. Тухайлбал иргэд хоорондын зээлэн гэрээ, орон зүйн гэрээ бол заавал батлуулах гэрээ биш. Гэхдээ өнөөдөр хин нэг хүнд мөнгө зээлж байгаа тохиол зайлшгүй натар төрхшлүүлдэг болсон. Орон сууц нэг нь хөсөлж байгаа өсвөлж байгаа тохиол зайлшгүй хөсөлдөг болсон. Тэгэхгүй бол нөгөө эзэн мэддэхгүй би эзэн гээд хүн үзүүлдэг, бичгээрнтэй шалгадаг орчдөг. Нөгөө нь давхар үзлүүлээ явцдаг. Хугацаанд усгаад гар одоо дараагийн үнэ оруулна ч гэдэг юм ингээд зүв бус асуудал гараад идэг. Авираа натратаар тухайн одоо хөсөл гэрээгээ баталгаажуулаад авчих юм бол хэрвээ одоо магадгүй тухайн гэрээг цуцлах юм бол талууд биеийн хүм нэг сарын өмнө мэддэг хэвээр. Өөрөөр хэлбэл нөгөө дараагийн сонголт их боломжийг олох гэдэг нь гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо шууд эзэн орж ирээд төгөө гаргацдаг ч гэдэг юм уу. Эсвэл яг эзэн мөн үү гэдгийг одоо яг хууль зүйнээс натарч тогтоогоод тэр олон хүнтэй бол бусад одоо хамтрамжлагчийн зөвшөөрлийг авч яж яг тухайн гэрээлцэн баталж өгч байгаа. Тэгэхээр эргээд тэр гэрээлцэн хуулийн шаардлага хангасан учраас тухайн эрх ашигыг хамгаалах цаасан бичмэл нотлох байранд болж үйлчилж байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас натар дүүжлэгийн ач холбогдлыг илэрхийлсэн кейс жишээ байна гэж одоо бас үзэж байна. Гадаадд бол маш их түгээмэл нөгөө өвөө асуудал, гэрээслэлч гэдэг юм уу, хөрөнгийн маргаан гэлсэнд энэ бол яг монголчуудаас нэг дээр уламжилт юм арай болоогүй, энэ бол бас болохгүй юм ярьж болдгүй ч гэдэг юм уу. Тэр зүйлээр бол гэхдээ бол эцэст нь бол ямар нэгэн маргаан үсгэд бол их чухал үйлчлэгээ байна гэдэг асуудлаас яриад байгаа шүү дээ. Тийм. Ер нь яг бид ер нь монголчууд бол ингээ 90 оноос хойш зах зээлийн эдийн засаг хөгжихөөр ингээд хувийн хэмжил бий болоод 30 жил явж штэ тийм ээ. Тэгэхээр одоо л хүмүүс одоо хөрөнгөтэй болоод зарим бас нэлээд хөрөнгөтэй болсон хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр нөгөө хөрөнгө бол хүний амьдралын явцныг дараах үштэй дамждаг юм шиг би зөвөр бий бол боддтой. Нэгдүгээр хүн бол хөрөнгө гэдэг зүйлийг бий болгодог. Нэгэнд бий болгосон зүйлээ бид нэр хөгжүүлээд баяжуулаад өргөжүүлдэг байна. За гуравдугаар тэр өөрийн бий болгосон хөрөнгөө цаашаад яах вэ гэдэг хувьцааг бид одоо шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хүсэл зоригоор өөрийн бий болгосон баялагаа шийдэж байгаа тохиолдолд гэрээсэл болж байгаа. Тэр хүн өөрөө гэрээс нь үлдэж шийдэж чадаагүй бол тухайн хүний баялаг хөрөнгө бол хууль заасан дагуу хууль ёсны өвлөгчт нь одоо очиж байгаа гэсэн. Тэгэхээр хууль ёсны өвлөгчт тэрийг одоо тэнцүү хааж авдаг юм хуулийн зохицуулт байдаг. Гэтэл магадгүй тэр хөрөнгийг тэр баялагыг бүтээхэд бусад өвлөгчтөөс нэг хүн нь одоо илүү үүрэг оролтод оролцсон гардаж авч авсан бас байж болно шүү. Тэгэхээр тэр хүн бол бусад хүмүүсээс илүү одоо идэх болцоос харагдаж штэ тийм ээ. Гэр бүлийн дээр тухайн нөгөө баялаг бүтээсэн хүн бол харж болно гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд тоо хүнд илүү өгөх явах юм бол тэр хүн гэрээсэл үлдэх хэрэгтэй. Гэрээсэл үлдээг бол нөгөө хүмүүс бол яг тэмцээг хааж авах юм асуудал. Тэгээ нөгөө талаас хүмүүс чинь нөгөө нэгэнт баялагыг бий болгохтой хөдөлмөрлөөд яаж зовж олсон бэлээ. Тэгэхээр энэ зовж олсон хөрөнгийг бас бүрэн тараа ичихгүй үр хоочтой бас нэг үлдээгээд ахтай үлдэхтэй дунд нь ингээд маргаа үүсгэх юм бол нөгөө баялагчин бүр ах дүүсийн хооронд янз бүрийн нөгөө сөрөг уур амьсгалыг бий болгох сөрөг талтай байдаг учраас тэрнээс эргэлээд хойрлоод гэрээсэл хийдэг энэ хандлага бол одоо бас дэлхийн нийтэд хөгжсөн манай улс ч гэсэн бас нэвтэрж байна л та. Тэгэхээр гэрээсэл үлдэх одоо хамгийн чухал зүйл бол нэгдүгээр өөрийнхөө бий болгосон тэр баялагыг өөрийнхөө хүсэл зоригын үүднээс одоо хэн нэгэн одоо өгөх ёстой хүндээ бас өөрөө өгж байгаа өөрөө шийдэж байгаа нэг давуу талын асуудал. Хоёрдугаарт өөрөө ингээ хүүхдүүдтэй ч юм уу тухайн хууль ёсны өвлөгчтэй хуваарлаад өгчхөөр нэгэн тухайн өөрөө өсөл зөргөө хуваарлаад өгчхөөр маргаан гарахгүй гэсэн. Тэгэхгүй бол өөрөө хуваарлаг нас орчхоор хөрөнгөний хувааж авах тэр ах トゥ ус хооронд маргаан гардаг. Хоорондоо таарамж барилцаа бий болдог. Өөрөөр хэлбэл хууль ёсны өвлөгчдөд сэтгэл зүйн хувьд одоо тийм эерэг сөрөг үр дагавар авцраад байдаг юм талаас ажиллаад байгаа. Ялангуяа одоо шүүхтэр нь өвтэй холбоотой маргаан аюух гардаг. Тэгэхээр энээс урьдчилан сэргэлээд хойж үедээ бас нэг эвтэй, түнжинтэй ах トゥ усын нарийн харилцаагаа бий болгоод орсон хувь нэмэрт нь тааруулсан хүн үлдээ гэж бодвол та юм гэрээс үлдэх зүйтэй байна л гэж ингэж би хэр хандаж зүгээр юм. За яг энэ чиглэл сүүлүүд ингээд хараад ахад гэрээс л үлдэж байгаа таа болоод өгсөн юм мэдчихэж байгаа.
Натратын байгууллага бол бас нэг гадаад харилцаа одоо сүүлийн жилүүдэд маш одоо сайжирч байгаа. Ялангуяа яг энэ жилийн бүхэл улсад бол энэ үүргийг бол үзэж байгаа. Энэ үйлчлэгээ байдаг учраас гадаад харилцаан дээр бол дэвшил гарч байгаа гэж хэлж болно. За үүний нэг илрэл бол яхаггүй бас нөгөө натратын байгууллага бүсчилд явдаг. Монгол улс бол Азийн бүстэй ордог. Азийн бүсийн ерөнхийлөгч нь бол бас таны сонгогдсон гэж сонссон. Тэгээд эрхчил натратын байгууллага Монгол улсад үүсч хөгжсөний түүх 100 жил болно. За тэгээд Монгол улсад бас дэлхийн натрачид хуримжуулах нэ гэдэг ийм мэдээлэл авсан. Тэгэхээр та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За олон улсын натратын холбоо гэж юм дэлхийн байгууллага байна. 100-аад одоо гишүүнтэй. Тэгэхээр 100 орны натратын байгууллага хамаардаг гэсэн үг. За эдгээр байгууллага нэг онцлог бол цаасан нотлохоор дүнслэж шийдвэр гаргадаг ийм тогтолцоод улсын натратууд байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө Ром Германы эрх зүйн системтэй улсын натратуудаас хамаардаг гэсэн. Тэгээ нэгэн 100 гаруй улс байгаа учраас ингэ твээр хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг. Төв болгон жил нэг удаа хуралдаад өнгөрсөн жилийн ажлынхаа тайлан тавиад алдаа оноогоо ярилцаад тэрүүн сайн туршлагаа бол бусдаасаа суралцаад ингэ явдаг. За Азийн хэрэглэх комиссийн одоо 14 дахь хурал энэ жил сая 9 дугаар сард Узбекистан улсын Самарканд хотод бас болсон. За энэ үеэр одоо 2025 оны өдөр дах ерөнхийлөгчийг сонгох сонгуул болсон. Тэгээ энэ сонгуульд одоо бас миний би нэр дэвшиж намайг одоо бас 2025 оны Азийн хэрэглэх комиссийн ерөнхийлөгчөөр сонгосон байна. За энэ бол одоо зүгээр би нэр дэвшиж хэлээд сонгогдчихдгүү. Өнгөрсөн жилийн хийсэн ажлынхаа тайлан тавиад Монгол улс бол одоо үр дүндээ ачаал тогтолтой сайн жишг туршлагатай явж байна гэдгийг үнэлээд энэ жишгээ бусдаа бас тараах хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс одоо сонгосон байна. Тэгэхээр иргэжил одоо манай байгууллагын түүхт 100 жилийн дохион тэр үеэр одоо бас Монгол улсад Аз ТV натрчд бас суралцах юм болцоо бүрдэж байгаа. Тэгэхээр байгууллагууд нөгөө ой гэхээр одоо дотоод өөрсдөө тэмдэглэдэг бол бид одоо дэлхийн хэмжээнд тэмдэглэх юм болцоо бас давхар бүрдэж байна. Бидний хамтын ажиллагаатай одоо Герман байт юм, Франц байт эдгээр улсуудаас олон улсын натратын холбооны төлөв TIV-с одоо зочид ирнэ. Одоогийн байдлаар одоо 20 гаруй улсын натрач бол Монгол улс чуулнаа л гэж харж байгаа. Тэгэхээр TIV болгон 20 гаруй улсын натрач чуулгад бол дэлхийн одоо натрч Монгол чуулж Монголын одоо натратын байгууллагын 100 жилийн ог тэмдэглэе гэж ингэж бол харж байгаа. Ингэж олзуурах гэж байгаа. Натратын байгууллагын үйлчлэгээ бол улс олгонд л өөр байдаг байх л та. Тэгээд та бас нэг өөр бусад жишээнүүдэд тайлбарлаач. Монгол улстай ижил төстэй гэхээр ямар улсууд байна. Тэгээд за ялангуяа сүүлийн үед бол Монгол улсад бол нөгөө цахимжих одоо энэ технологийн шийдлүүд бол учраас гадны туршлагуудыг бас танах бас нэвтрүүлэх тал дээр ямар ажиллагд гэж байна. За ер нь нөгөө бид түрүүс нөгөө цаасан суртай цаасан баримтыг нотлох баримтаар үнэлж шүүхийн байгууллагын хуулийн байгууллагын асуудлаа шийддэг Ром Герман эрх зүйн тогтолцоонд байгаа. Энэ 100 орчим улс бол энэ олон улсын натратын холбоонд харьяалагдчих. Тэгэхээр яг Монголд үйлчилж байгаа натратын систем тэдгээр улсуудад үйлчилж байна гэсэн үг. Гэхдээ нэг улс орон болгоны эрх зүйн тогтолцоо өөр учраас натратын оролцоонд харилцаа адилгүй багт. Гэхдээ эцсийн дүндээ бол өнөөдөр үйл хөдлөгийг хөрөнгө бусдад шилжүүлэхэд Монгол улсад натратаар заавал орж байгаа бол дэлхийн бус орнууд бас адилхан л орж ийн гэсэн. Гэхдээ нөгөө тухайн улсын онцлог зохицуулт жишээлбэл байдаг. Тухайлбал одоо яаж юм хэрэг Үзбекистан улсад бол өөрийн нэр дээр байгаа машина бусад этгээд дээр жолоод болоход заавал итгэмжил өгдөг. За өөрийн нэр дээр байгаа машина зархад тэр бол дундын хөрөнгө гэж үзээд эхнэрийнхэн зөвшөөрлийг заавал авдагчдаг юм. Улс оргонд харилцаа адилхан онцлогуд бас байдаг. Тэгэхээр бид нар хууль зүйн хувьд аль нь зөв байх аль туршлага нь илүү одоо үр дүнтэй гэдэг бид нар нэгдүгээр судалж байна. За хоёрдугаар дэлхийн нийтийн хамарсан энэ цахим технологийн одоо хөгжил бол одоо зөвхөн улс орны бизнесийн гэлтгүүд натратын салбарт маш хүчтэй орж ирж байна. Тухайлбал одоо заангирчлалтыг Казахстан улсын натратын байгууллага одоо хэрэгжүүлээд эхэлсэн байна. Бүгд найрамд хятад улс хэрэгжүүлж байна гэдэг. Тэгэхээр бид нар одоо нөгөө үйл ажиллагаагаа сайжруулах, цахимаа одоо хөгжүүлэхэд бол эдгээр одоо бусад усаас одоо туршлага судлах юм шаардлага гарч байна. Гэхдээ бид бол одоо улс орныхоо юм уу дэлхийн натратын хөгжлөөс бол дутаагүй энэ зэрэгсэж хөгжиж байгаа. Өөрөөр бид нар цаасан сүртэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн бол натратын цахим системтэй болсон. Цахим системдээ бид нар нэгдүгээрт үйлдэлийг гэрчилж байна. Хоёрдугаарт энэ системд байгаа мэдээллийг төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох замаар хуваалцаж байна гэсэн. Тэгэхээр мэдээллийн одоо сүлжээ дамжуулаад натратын үйлдэлийг төрийн байгууллага авдаг. Бид нар төрийн байгууллага мэдээллийг системээр дамжуулаад аваад ингээд хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр одоо натратын байгууллагад гарч байгаа цахим дэвшлэл одоо бас манай улсаас яг адилхан хэрэгжиж ингэж ажиллаж байна. За 25 онд мэдээж Азийн улсуудыг тэргүүлнэхээр тодорхой ажил хийх ёстой. Тэгэхээр бид нар энэ натратын цахим системийг одоо хөгжүүлэх, заангирчлалтыг одоо бүх гишүүн улс орнуудад нэвтрүүлэх
За сайн туршлагыг одоо бид нар судлах, өөр устдаа буулгах, натрэштыг одоо чадваржуулах энэ чиглэлээр одоо бас бусад улсаа манлайлж ажиллана гэж бас төлөвлөж байгаа. Мэдээж яг нь Азийн одоо тэргүүлж байгаа гэж байгаа. За эх жил болох одоо энэ дэлхийн натурчд Монгол чуулгад бол Монгол улсын давуу тал, Монгол улсын онцлог гэд үзүүлж харуулах зүйлүүд бол бас. Тэгэхээр ямар зүйлүүдийг илүү тодтогч байгаа вэ Монгол улс? Тэгээд давхар энд бас нөгөө олон хүмүүс яг энэ хууль энэ салбарын бас олон хүмүүс бол хүрэлцэн ирэх байх л да. Тэгэхээр та бүхний хувьд бол төлөвлөж хийхээр ямар ажиллаад байна? За мэдээж натуртын байгууллага өнөөдөр ингээд 100 жилийн ой болно. Тэгэхээр 100 жилийн хугацаанд натуртын байгууллага төрд байсан чинь хувьчилдсан. Өөрөөр хэлбэл төрийн тодорхой чиг үүргийг төрийн бас мэрэгжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байгаа. Энэ хүрээнд одоо бас хувийн одоо натуртч гэх хүн бол одоо натуртын үйл ажиллагаа явуулж байна. За дээр нь одоо манай натуртын байгууллагын давуу тал гэвэл төрийн байгууллагуудтай одоо хамтран ажиллаж байгаа. Энэ бол одоо бусад улс оронд жишг болох юм сайн жишг. Өөрөөр хэлбэл нөгөө төрийн мэдээллийн гол систем, Mongolia систем чинь натуртын үйл орцсон. Тэндээс одоо иргэн материалаа татаа авч байгаа гэхэд бол бусад улсууд бол одоо танах одоо өсрөнгөө өгч байна л гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол одоо нэгдүгээр натуртын байгууллагын одоо манай онцлог. Нөгөөлөөс бусад улсад одоо тарах юм сайн жишг гэж ингэж харж байгаа. Хоёрдугаарт одоо төрийн байгууллагуудад бид нар одоо зуршлах үйл ажиллагааг явуулаад эхлэхээр дэлхийн нөгөө өндөр хөгжилтэй натуртын байгууллагын одоо төвшөнд одоо мөр зэрэгцэж очиж байгаа. Тэгээ эцсийн дүндээ энэ юу хийж байгаа нэхэр натуртын үйл ажиллагаа бол иргэндээ орчиж байгаа юм хэлбэр байна. Тийм учраас бид нар энэ эх жилийн одоо түүх 100 жилийн баяраас сурчлаад тэр ямар ч байсан энэ хөрөнгөний эрхийн бүртгэлийн газар, хуулийн этгээдийн бүртгэлийн газар зуучлахын зуучлалын үйл ажиллагаа бол одоо ашиглалтанд оруулна. За дээр нь одоо 84 төрлийн лавлгаа мэдээлэл байдаг. Лавлгаа Mongolia гэсэн тусгай мэдээ төрийн одоо мэдээллийн систем байгаа. Энэ системийг одоо бид давхар холбогдох хөгжүүлэлт хийж байгаа. Энэ системийг бид нар ашиглаад ирэх юм бол одоо та тийм баримт, тийм лавлгаа мэдээлэл авцраа гэж үйлчлүүлэгч одоо баримт шаардаж буцаах шаардлагагүй болно. Тухайн мэдээллийн эзний зөвшөөрлөөр түүний зөвшөөрлийн дагуу холбогдох мэдээлэл бид нар татаа авчна гэсэн. Тэгэх юм бол яг үйлчлүүлэгч 2 дахин явах ч гэдэм үү, үйлчлүүлэгч явах юм явдал чирэгэл одоо багасах юм давуу тал гарч байгаа. За нөгөө талаас яг энэ лавлгаа мэдээлэлтэй холбоотойгоор магадгүй би одоо бүгд нэр Солонгос улс элчин сайдын амд орох гэсэн юм аа. Надад одоо яаш итгэлбэл лавлгаа тодорхойлт хэрэгтэй байна. Гаргаад өгөөч юм бол бид нар тэрийг гаргаж өгөх болцоо бүрдэж. Тэр хуучин лавлгаа тодорхойлт мэдээлэл бол улсын бүртгэлийн газар. Тэгээ 6 4-өө 7 газар л өгдөг гэсэн. Тэгээ хүн болгон л одоо ийшээ ингээд очдөг байсан бол цаг мөгжил харилцаа холбооны яам одоо гарснаар хурдан цэгийг байгуулад нэг 50 гаруй цэгийг байгуулад үндсэндээ нэг 60 гаруй цэгээс иргэн бол өөр шаардлагатай лавлгаа мэдээлэл авах болцоотой тавсан. Дээр нь одоо лавлгаа Mongolia буюу одоо Mongolia системээр авдаг байсан бол дээр нь натурч одоо энэ ажиллагаа хэрэгжүүлээд эхлэх юм бол нийслэлд ажиллаж байгаад улс орон өнцөг боломжтой ажиллаж байгаа нэг 200 гаруй натурч гэхээр үндсэндээ бол нэг 300 гаруй цэгээс натурчаас тухайн иргэн бол өөрт хэрэгтэй мэдээлэл авах болцоо бүрдэж байгаа. Тэгэхээр нөгөө төрийн үйлчилгээ иргэнд яг илүү ойртож байна л гэсэн. Тэгэхээр нөгөө тэрийг дагаад цаг зав, зардал бүх зүйл одоо эерэг дүн үзүүлнэ л гэж харж байгаа. Тэгэхээр ийм одоо ололттойгоор түүх 100 жилөөгөө бид нар ухтаж ажиллаа л гэсэн зорилт тавьж байна. Өөрийн биеэр заавал натурт орохгүй гэл одоо оролгүйгээр одоо шийдэж болдгоо мүү гэл нэг хэсэг бол ярьдаг байсан. Харьцангуй үйлдэлүүд бол багассан. Энд дээр болоолаас цахимаар одоо шийдвэрлэх боломж гээд энэ дэр давуу талууд бол бий болж байна л гэж харж байна тий. За ер нь бол нөгөө цахимаар үйл хийж болох уу гэдэг асуудал бол яригдчихэж байгаа. Дэлхийн улс орнууд бол туршаад үзсэн. Ер нь бол цахимаар натурт үйлийг хийж болох юм сайн туршлага бол улс орнуудад байна. Гэхдээ яг тодорхой үйлүүдийг бол бас хийхгүй энэ тохиолдолд байна. Жишээлбэл одоо үйл хөдлөлт төрөнгийн бусдад шилжүүлэхтэй холбоотой энэ асуудал дээр бол зангишлыг аюух татгалцаж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө түрүүн бид нэр ярьсан шүү дээ. Маш олон жил хураа цуглуулсан хөрөнгө учраас тэрийг захиран зарцуулахад бол хаана хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн юм зарчим бол үйлчилж байгаа. За бид нар бол одоо зан гэрчлэлт хийхтэй холбоотой ийм саналаа хууль зүйн яамд бол уламжилсан байгаа. За энэ одоо хуулийн төсөл одоо магадгүй батлагдах юм бол бид нар зан гэрчлэлт хийн. Тэгэхээр Монгол улсад одоо зарим одоо харилцаа бол зайнаас буюу одоо онлайн болсон та бүхэн мэдж байгаа. Тэгээ онлайнаар хандаад зээл авдаг болсон, онлайнаар материалаа бүрдүүлээ өгчдөг болсон. Тэгэхээр энэ одоо хөгжлөөс бид нар хоцрохгүй тул шаардлагатай хуульд оруулах одоо нэмэлт төвшөлтэй хууль зүйн яамд одоо уламжилчаад ингээд байж байна. За хэрхэн яаж энэ зан гэрчлэлтийг хийх вэ гэдэг арга зүг бол одоо зан гэрчлэлтийг хэрэгжүүлж байгаа улс орноос бол одоо харилцан туршлага судлаад бид нар бол дотооддоо бол техник хөгжүүлэлттэй хийгээд өөр одоо бидний шалтгааллах юу тэр бүх зүйлд одоос бэлдээл явж байна.
Өнөөдөр нотариат болохын тулд бас маш олон шат амжилтыг давж ээж, олон шалгалтыг давж ээж бол өнөөдөр нотариат гэсэн энэ одоо ажлыг хийж байгаа. Тэгээд бас Монгол улсын одоо 3 сая гаруй хүн амд одоо өнөөдрийн байдлаар бол бас хангалттай хэмжээнд бол бэлтгэсэн гэж хэлж болох уу? Яг тоон үзүүлэлтийг аваад үзгээ. За дээрэс нь нотариатын шалгуурын талаар таваас мэдээлэл. За Монгол улсын хэмжээнд одоо 280 нотариатч одоо үйл ажиллагаа явуулж байна. За бүх одоо аймагуудад, томоохон сумын төвүүдэд Улаанбаатар буюу одоо Нийслэлт ингэж ажиллаж байна. За нотариатчийн тоог бол одоо хууль зүйн сайд буюу одоо хууль зүйн дотоод хэргийн сайд тогтоодог. За энийг тогтоохдоо тухайн сумын юм уу, тухайн аймгийн нийгэм эдийн засгийн байдал тэрийг одоо харгалзаж тогтоодог. За одоогийн байдлаар бол 280 нотариатч ажиллаж байгаа нь үндсэндээ бол ямар ч байсан нотариат үйлчлэг авахсан нотариат байхгүй на гэсэн энэ бэрхшээл бол байхгүй. Зүгээр цаашдаа одоо эдийн засаг хөгжихээрээр туус орны хөгжил нэмэгдээд эдийн засгийн түвшин дээшлэх юм бол нотариатчийн тоог нэмэх асуудал байж болох. Энэ бол нөгөө тухайн улсын нийгмийн эдийн засгийн хөгжилтэй л одоо хамтдаа шийдэгдэх юм асуудал байгаа. За нотариатч хүн гэдэг бол одоо хуульч хүн байдаг. Тэгээ яаж одоо хуульч болдог гэхээр нэгдүгürt одоо та эрх зүйн чиглэлээр 4 жилээс доош буюу 4 жил суралцаад бакалаврын диплом заавал авсан байх ёстой. За мэргэжлээрээ 2 жил ажиллаж одоо мэргэжлийн дадлага хийсэн байх ёстой. Үүний дараа хуульч болох шалгалт өгөх ёстой. За энэ шалгалтыг бол Монголын хуульчтай холбоо жил бүр зохион байгуулж байгаа. Энэ шалгалтанд тэнцснээр та хуульч гэдэг одоо юм цолыг аавна. За ингээ хуульч болсон дараа та хуульчийн мэргэжлийн төрлүүдээр ажиллах болцсон одоо нэгднэ гэсэн. Өөрөөр хэлбэл одоо шүүгч прокурор өмгөөлөгч гэдэг юм уу. Энэ үед одоо нотариатчаар ажиллах нотариатчийн сонгон шалгаруулалт одоо зарлаад тэр одоо зарсан сонгон шалгаруулалтанд та тэнцэх юм бол нотариатчаар ажиллах одоо юм болцоо бүрдэж байгаа. Тэгэхээр дор ээж одоо 4 жил суралцсан, дээр нь 2 жил одоо мэргэжлийн дадлага хийх нь, тэгээ хуульчийн шалгалт өгөх нь, нотариатчийн шалгалт өгөх нь ийм олон одоо шалгуурыг давж иж одоос нотариатын үйл ажиллагаа болгох юм зөвшөөрлөг авдаг. Ийм онцлогтой. Бас их онцлогтой мэргэжил байгаа. За нөгөө төрөөс ямар нэгэн дэмжлэгч гэдэг юм уу, одоо төрийн одоо тийм зүйлд хамрагдчих гэдэг бол нотариатчид бол нөгөө өөрөөрөө санхүүжүүлдэг учраас тийм зүйл бол байдгүй тий. За нөгөө төр бол нөгөө өөрийнхөө чиглэлийг мэргэжлийн байгууллагад хуваагаа өгсөн. Гэрчлэх болон зөвлөх чиглэлгээ бид нар хүлээг авцсан. Гэсэн мөртлөөс бид нар нөгөө төртөө чиг үүргийн хүрээнд л одоо харилцаа хамаарт ажиллаж байгаа болохоос эдийн засгууд ямар ч харилцаа хамаарлаа байхгүй. Бид одоо өөрсдийнхөө нөөц болцоог ашиглаж иж энэ нотариатын цахим системийг бий болгосон. Өнөөдөр одоо энэ зуршлын модуль хөгжүүлж байгаа, лавлгаа авах, Монголч юм энэ толботой бүхий л энэ гарч байгаа зарлал зөвхөн өөртөө одоо санхүүжүүлж ингэж ажиллаж байгаа. Улсад татвараа төлөөд. Улсад татвараа төлөөд тийм. За баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч бас мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгээд ирэх жил бол бас Монгол улсад нотариатын байгууллага үүсч өгснээ түүх 100 жилийн ойлгох юм байна. За мөн бас дэлхийн нотариатчид Монгол улсад чуулгах нэ. Тэгээд их ажлууд одоо ирэх жил өгтөж байгаа юм байна. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч бас мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээ 1925 оны 10 дугаар сарын 16-ны өдөр одоо нотариатын байгууллагын бүтцийг анх журамснаар бид нар энэ өдрөө баярын өдөр болгож ингэ тэмдэглэдэг. Тэгэхээр өнөөдөр бидний 99 жилийн ойн баяр болж байна. Тэгээд нийт одоо танхимын гишүүн нотариач нартаа ойн баярын мэндийг хүргье. Бас ингээд одоо намайг урьж энэхүү ярилцлаганд оролцсон танай хамт олноос ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Манай өнөөдрийн нүүр тулсын ярилцлагын зочноор Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор дэд профессор Чадраавлын Баян Жаргал өнөөдрийн маань зочин байлаа. Бидэнтэй хамтайсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ дугаараараа уулзлаа. Түр баяртай.